хуулийн шинжлэх найруулгаар бол 3-4 асуудлыг шийдсэн байгаа. Нэгдүгээр нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх аж ахуй нэгжийн орлогын жилийн орлогын одоо дээд хязгаар нь 10 сая төгрөг байсан бол 50 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл нөөц төлөгч болох босго нь бол 5 дахин нэмэгдсэн байгаа. Хоёрт нь бол энэ бүртгэл хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор борлуулалт, худалдан авалт талынх нь одоо мэдээллийг бүртгэлийн одоо POS машин буюу кассийн захин машинаар дамжуулж бүртгэлийн одоо энэ баримтыг олгодог болсон. За энэ баримтыг бол иргэд аваад энэ баримтаараа бол бас урамшуул, цуглаанд оролцох, буцаа олголт авах ийм хэрэгтэй болсон. За аж ахуй нэгж байгууллага бол энэ баримт олгосон бүртгэлийн нэгдсэн системдээ бол энэ борлуулалт хийсэн бүх баримтаа бол захин мэдээллийн шугамар бол бүртгэлийн мэдээллийн системд оруулж байгаа. Тэгэхээр нэг талаасаа бол аж ахуй нэгж байгууллагын борлуулалтын орлого, гүйлгээний хэмжээ бол илүү тодорхой болох. Энд нь бол иргэд одоо хяналт тавих ийм нөхцөл бүрдсэн. За өөр нэг асуудал бол энэ урамшууллын асуудал. Иргэдийнхээ энэ хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн хэрэглээ худалдан авсан хэрэглээнийх нь захин баримттай үндэслэж бид нар 19 удаа ийм суглаа зохион байгуулсан. Энэ азтын шалгаруулах. За энэ суглаагаар бол нийтдээ бол нэг 86177 азтан шалгарсан байгаа. Ингээд 3.6 тэрбум төгрөгийн ийм одоо урамшууллыг бид цуглааны үр дүнгээр олгосон. За хамгийн бага нь бол 20 мянган төгрөгөөс эхлээд дээдлэл нь 100 сая төгрөг хүртэлх цуглааг бол энэ 86 мянган хүнд өгжээ. За ингээд энэ оны одоо хуулийн дагуу бол энэ оны 2 сарын 1-ээс одоо эхний 3 сарын 31 хүртэлхний хугацаанд бол сангийн яам улсын төсөөс энэ нэмэгдсэн үртгийн албан татвартай бараа худалдан авалт хийж тэгээд энэ баримтаа бол энэ захин мэдээллийн системд бүртгүүлсэн иргэдэд төлсөн татврынх нь одоо 20% буюу өөрөөр хэлбэл нийт дунгийнх нь бол 2%-ийг бол буцаа олгохоор ингээд ийм хуультай. За энэний дагуу бол үндэсний татврын албанаас бол энэ 1 сарын 15 хүртэл нөө бид энэ бүх юунуудыг бол баримт хийсэн иргэдийг бол бүртгэл имийн бол хийгээд төлсөн тэр худалдан авалт хийсэн баримт юмтай тулгсан. За ингэхэд бол энэ урамшуул хэлбэрээр буцаа олголт авах 620,409 ийм иргэний одоо баримт бол бүртгэгдсэн байсан өнгөрсөн 16 оны үр дүнгээд. За энд бол нэг 35.5 тэрбум төгрөгийн буцаа олголт олгохоор одоо ингэж баталгаажиж шалгагдсан байгаа. За энэ мэдээлэлээ бид нэр бол сангийн яамд өгсөн. За сангийн яамныхан маань энийг энэ баримтыг авч үзээд ингээд санхүүжилтийн их усрын шийдээд тэгээд Монгол банкаар дамжуулж энэ буцаа олголтыг олгох нь бол илүү цаг хугацаа хэмнэсэн хурдан шуурхай явах юм байна гэж үзээд ингээд сангийн яам, Монгол банк, татврын ерөнхий газрын хамтарсан санам жижиг байгуулж энэ их усрыг Монгол банкнд байршуулсан. Та бүхэн мэдж байгаа өмнө нь хүүхдийн мөнгийг бас ийм замаар Монгол банкаар дамжуулж олгож исэн. Их үр дүнтэй шуурхай олгож исэн. За энэ ч одоо бас саяын юугаар батлагдлаа. Үндсэндээ 2 сарын 1, 2, 3 гэхэд бол энэ 2-3 өдөрт бол нийт одоо буцаа олголт авахаар ингээд баримт нь баталгаажаад өөрийнх нь иргэдийнх нь үндсэн мэдээллийн юм нь бол үнэн зөв бүртгэгдсэн 482,587 ийм иргэний баримт бол Монгол банкнд очсон 34.5 тэрбум төгрөгийн одоо санхүүжилт олгохоор ийм гэсэн байгаа. Ингээд энэ оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 17 цагийн байдлаар өнгөрсөн 7 хоногийн одоо 5 дахь өдрийн 17 цагийн байдлаар 461,865 иргэнд нийт одоо үнийн дүнгээр нь бол буцаа олголтынх нь 97%-тай тэнцэх ийм хэмжээний буцаа олголтыг өгсөн байна. За тэр Монгол банкнд очисон мэдээлэл нь очисон иргэдийн бол 95.7% нь бол буцаа олголтоо авсан. Өөрийнх нь одоо дансанд нь тэр мөнгө нь орсон. За нийтдээ бол энэ 33.8 тэрбум төгрөг орсон гэсэн үг. За одоо бол ингээд энэ өнөөдөр бол энэ үлдсэн 20,722 иргэний нэг 700 сая төгрөгийн буцаа олголтыг бол хийж байна Монгол банк. Ингээд цаана одоо биднэрт үлдэж байгаа бас 100 гаруй мянган иргэн байгаа. Би дээр бас хэвлэлийн баг хурал хийж явахдаа хэвлэлийн хүрээлэн дээр хэлж ирсэн таа бүхэн санаж байгаа.
120 гаруй мянган иргэний яг өөрийнх нь үндсэн одоо мэдээллийн юм нь бол бүрэн биш байгаа. Овог нэр, регистрийн дугаар, за банкныхын нэр, банкны дахь тэр одоо дансны дугаар нь, утасны дугаар нь гэх мэт үндсэн энэ 6 мэдээлэл нь бол бүрэн ирээгүйгээс болоод бид нар саяын энэ буцаа олголтод бол энэ 120 гаруй мянган хүнийг бол сангийн яамда мэдээлэл өгч чадаагүй байгаа. За ингээд сангийн яамнаас бол сангийн сайдын чиглэл ирсэн. Тэгээ ингээд энэ 2 сарын 15 хүртэл дээрх иргэд одоо энэ өөрийнхөө үндсэн мэдээллийг энэ системд шивж оруулах юм хугацаа өгсөн байна. Одоо өнөөдрөөс хойш 9 хоногийн дотор бол энийг буцааж олгож буцаа олгох гэн мэдээлэлээ бүрэн болгож зөв болгож залруулж шивэх юм ажил хийгднэ. Тэгэх юм бол энэ асуудлыг бид нэр хэрвээ мэдээлэл нь 15 гэхэд үнэн болоод ингээд ороод ирэх юм бол бид нэр цагаан сараас өмнө үлдсэн энэ 120 мянган иргэнийг бол хоёр дахь ээлжинд нь бол өгч болцоотой юм аа. Ийм байдал нэг иймэрхүү байна. За ер нь бол арилжааны нэг 13 банкаар дамжуулж энэ мэдээллийг бол манай Монгол банкны хийсэн байна. Тэгээ бас зарим сайт энэ дээр бас буруу зөв мэдээлэл гарсан тэрийг бас бид нар залруулах хэрэгтэй. Манай Монгол банкныхан бол маш шуурхай ажиллаж 3 хоногийн дотор 461 мянган иргэний энэ буцаа олголт 34 тэрбум төгрөгийн буцаа олголтыг хийсэн байна. Тийм учраас бас Монгол банкны энэ төлбөр тооцооны энэ ажилтнууд Монгол банкныхантай бас бид нэр баярлсан талархснаа хэлэх ёстой. Хэрвээ бид энийг төрийн сангаар дамжуулж хийсэн бол нэлээд их олон хоног зарцуулах байсан. Тийм учраас Монгол банк бол сайн ажилласан гэдгийг бол хэлэх байна. Та бүхэн мэдж байгаа өмнө нь одоо өнгөрсөн оны 9 сард чи санаж байна. Засгийн газраас улсын их хурлд аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ийм одоо хуулийн төс өргөн мэдүүлсэн. За энд бол сонгуульд оролцсон Монгол Ардын намын одоо сонгуулийн мөрийн хөтөлбөрт байсан. За мөн одоо бас улсын их хурлаар баталсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зарим тодорхой салбаруудад бол татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Өөрөөр хэлбэл жилийн одоо татвар ногдох орлого нь 1.5 тэрбумаас ихэхгүй. Зарим одоо үйлдвэрлэлийн тодорхой салбарт бол татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Төлөх ёстой татварын 90% хөнгөлнө гэж ийм одоо амлалт бол засгийн газрын мөрийн хөтөлбөртөд туссан байгаа. За энэний дагуу эхний ээлжинд одоо энэ 2017 оноос эхлээд 4 салбарт бол татварын хөнгөлөлт эдлүүлэхээр ийм хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Жилийн борлуулалтын орлого нь татвар ногдох орлого нь борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихэхгүй. За газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа эрхэлж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа. Нэхэмлийн болон хувцас үйлдвэрлэлийн, барилгын материалын үйлдвэрлэлийн гэсэн ийм 4 салбарыг бол үйлдвэрлэлийн голцоо салбарууд байгаа. Энэ 4 салбарыг бол эхний ээлжинд засгийн газраас дэмжиж татварын хөнгөлөлт эдлүүлэхээр зөвхөн яг энэ одоо тухайн салбарт нь үйл ажиллагаа явуулж олсон орлогын нь бол 90% хөнгөлөөд төлөх ёстой татварын 1% төлөвлөж байгаа. Та бүхэн мэднэ энэ одоо 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжүүд бол жилийн одоо татвар ногдох орлогоос 10% татвар төлдөг. Энийг нь бол 90% хөнгөлөөд 1% татвар төлөхөр болж байгаа. За ингэснээр бол нийтдээ энэ 2015 оны тоогоор шүү. 15 оны гүйцэтгэлээр бол энэ 4 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нэг 4678 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа. Эдний одоо татварын хөнгөлөлт нь бол 1.3 тэрбум төгрөгийн ийм хөнгөлөлт идэлхээр байгаа. За олон аж ахуйн нэгжүүдийг бол олон салбарыг бол нэмж оруулъя гэж гишүүд бол бас намрын чуулганы үеэр бол санал гаргаж ирсэн 7-8 салбарыг оруулъя гэж. Тэгэхээр энэ бол хилцүүлгийн явцад бол одоо банкны хороон дээр энэ хилцээд тэгээд ер нь бол 2017 оны төсөвт бол ер нь тэр их олон салбарыг бол хөнгөлөлт идэлүүлэх ийм боломж алга байна. Төсвийн төсөл улсын их хурлаар батлагдсан. Тэгээ батлагдсан төсвийн хүрээндээ бид нар бол энэ ажлаа хуулийнхаа төслийг хэлцээд явъя гэсэн ийм санал гарсан байгаа. За нөгөөтэйгөр бол бид үйлдвэрлэлийн салбарыг дэмжинэ гэж засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгацсан. Тийм учраас нэгдүгээрт бол 17 оны төсөвт хөнгөлөлт үзүүлэх ийм одоо нөхцөл бүрдээгүй байгаа.
Хоёрдугаарт бол яг эхний үед бол цаашдаа үйлдвэрлэлийн салбар дотоодын үйлдвэрлэл хөгжих энэ хүнд суурь болсон хөдөө аж ахуй салбар, хүнсний үйлдвэрлэл, оюумл нэхмэл, барилгын материал гэх мэт ийм салбаруудынхаа юуг бол эхний ээлжинд хамруулж ингээд энэнийхээ үр дагаврыг ер нь бас нэг харъя. За тэгээд төсвийн байдал сайжраад энэ хөнгөлтийн маань үр дүн гараад ирэх юм бол бид нэр цаашдаа үе шаттайгаар одоо 20 он 21 он хүртэл бусад салбаруудыг бол бас энд хамруулах болцоотой гэж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн салбарын энэ хөнгөлт маань бол сая их хурлын чуулганаар ингээд батлагдсанаар 2021 оны 7 сар тийм баха. 2021 оны 7 сар хүртэл бол энэ хөнгөлтийг эдлэхээр байгаа. За өөр нэг юм бол энд хэлэх ёстой юм. Энэ дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн салбарт бол ер нь импортын бүтээгдэхүүн нэлээд их манайхан бол импортоор авдаг юм байлээ. Ганц хоёр тоо бид нэр бас ингээд 16 оны одоо статистикийн мэдээлэлээр авч үзсэн. Жишээлбэл нийгмийн бүтээгдэхүүн гэхэд бол 63.3 сая ам долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Хүнсний одоо бүтээгдэхүүн 320.2 сая ам долларын одоо бэлэн бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн авдаг байна. Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн одоо жишээлбэл сүү гэхэд бол тийм ээ сүү бусад одоо сүү бүтээгдэхүүн 40.9 сая ам доллар. За тэгээд барилгын материалтай холбогдолтой ийм бараа бүтээгдэхүүн бол нэлээд их авдаг. Үйлдвэрлэлийн одоо төрөлүүрийн ийм барааг бол нэг 85.6 сая ам долларын бараа импортлж авсан байна. Тэр чинь ингээд үндсэндээ нэг 500 сая ам долларын одоо импортыг бол бид хэмнэх боломж үлдэх юм. Хэрвээ энэ үйлдвэрлэл маань ингээд цаашаа хөгжөөд энэ дөрвөн салбар энэ дэмжсэн татврын бодлого хэрэгжээд дотоодынхаа үйлдвэрлэлийг ингээд хөгжүүлж чадвал бид ирээдүйдээ импортоор авдаг энэ олон одоо нэг төрлийн бүтээгдэхүүнийг бол дотооддоо үйлдвэрлэх боломж өртнө. Үндсэндээ бол бас импортынхаа одоо хэрэглээг багасгах ийм бас боломж байна гэдгийг бол энэ тоо харуулж байгаамаа. За ингээд та бүдгийн сонирхсан асуултанд бол бид хариулахад бэлэн байна. Та бүдний асуулт сонсъё. Монгол лизээс хоёр асуулт байна. За нэмэгдгийн албан татврын нөгөө нэгдсэн системд холбосноор магадгүй өмнөх жилийнхтэй харьцуулахад аж ахуй нэгжийн орлого одоо жишээ нэмэгдсэн тохиолдолд татврын орлого нэмэгдсэн тоон үзүүлэлт гарсан байгаа юу? Хоёр дахь асуулт нь дөрвөн салбар гэж байгаа шүү дээ. Энэ дэр нөгөө барилгын үйлдвэрлэл дээр бас яг нөгөө намрын чуулган дээр нэлээд асуудал хөндөгдөжсэн л да тий. Олон одоо барилгын жижиг компани нэгээд одоо 1.5-аас доош борлуулалт хийгээд нөгөө татвараас зугатах бас нэг юу жишг болох юм уу? Болох юм биш үстэй гэдэг ийм бас зүйлэг бол их хурлын гишүүд ярьж ирсэн. Энэ дээр ямар нэгэн шийдэл хуульд гарсан байгаа болов батлаг. За манай нөхдүүд энэ дээр бас нэмэнүүд би тавчхан хариулъя. Ер нь бол энэ нэмэгдсэн хүртгийн албан татврын энэ бүртгэлийн нэгдсэн системд орсноор бидний бол ер нь голцоо нэмэгдсэн хүртгийн албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн бол орлого бол нэмэгдсэн. Өмнө нь бол нэлээд олон аж ахуйн нэгжүүд бол тайлан гаргахтаа одоо үйл ажиллагаа явуулаагүй алдагдaltaй ажилласан гэж гаргадаг байсан бол ийм тайлангийн хэмжээ бол эрс багассан. За төлсөн нэмэгдсэн хүртгийн албан татвар энэ одоо төлөлт бол нэмэгдсэн. Урд онуудад нэг 480-90 тэрбум төгрөг төсөвд оруулдаг байсан бол бид энэ жил 555 тэрбум төгрөг нэмэгдсэн хүртгийн албан татвараар өнгөрсөн 16 онд бол оруулсан. Энэ нь бол нэг 70 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. За би түрүү хэлсэн нэмэгдсэн хүртгийн албан татвар төлөгчийн босгыг 10 сая байсныг 50 сая болгох нэмэгдүүлсэн. Тэгэхээр бол уг нь босгон нэмэгдсэн чинь нэмэгдсэн хүртгийн албан татвар төлөгчдийн тоо буурмаар. Гэвч энэ хууль хэрэгжснээр нэмэгдсэн хүртгийн албан татвар төлөгчид өнгөрсөн оны 11 сарын гүйцэтгэлээр ихэд 2700 гаруй аж ахуйн нэгжээр нэмэгдсэн. За одоо ингээд жилийн эцсийн дүн гарахаар энэ бол бас өшөө нэмэгдэх байх. Бид нар бол ер нь 2800 орчим аж ахуй нэгж бол шинээр бүртгүүлж байгаа. Өөрөлд бид нөөцлөгч болж байна гэж. За саяын энэ бас энэ урамшууллын суглаа тэгээд буцаа олголтын явцад харж байхад бол зарим аж ахуй нэгжүүд бол нэмэгдсэн хүртгийн албан татвар төлөгч болоогүй хэрнээ нөгөө пост машиныг аваад нөөц төлөгчийн одоо хөмсүүдэд нөөцтэй тийм баримт олгож ирсэн тохиолдол байна. Тэгэхээр бид нар энэ аж ахуй нэгжүүд иргэдийг бол цаашд нь бол бас нөөц төлөгчөөр бүртгэж авах зүйтэй юм байна. Эднэр бол бас ер нь борлуулалтын орлого нэлээд
гайгүй болж байгаа юм байна. Тийм учраас энэ жилээс бид нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг бол нэлээд хийнэ. Эхний ээлжинд бол том жижиг том дунд хэмжээний худалдаа үйлчилгээний газруудаа нэвтрүүлнэ. За энэ дараагийн шатанд нь бол нөгөө худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа одоо бараан зах гэдэг юм уу, хүнсний зах, томоохон төвлөрсөн юм худалдааны төвүүдэд бид энэ пост машиныг тавьж иргэдийнхээ одоо бас энэ худалдан буцаа олголтын эрхийг хангах хэрэгтэй. Энэ баримт өгөхгүй байна гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар одоо нөөтийн юмд холбогдохгүй байна гэдэг бол тэр том худалдааны төв зах дээр худалдаа хийж байгаа иргэдэд бол хохиролтой тусч байгаа шүү дээ. Нэгдүгээрт бол цуглаанд орчдөг. Хоёрдугаарт бол нөгөө 20%-ийнхаа урамшууллыг авах эрх нь нэгдэггүй. Тэгэхээр энэ талаасаа бол нийтийн эрхшлийн үүднээс бол бид нэр энэ том зах худалдааны төвүүдийг бол хамруулах ажлыг бол хийнэ гэж ингэж хариулах байна. Тэгэхээр бол орлого бүрдэх талаасаа гэдэг юм уу, орлого бүрдгүүлэх талаасаа бол илүү үр дүнтэй болж байгаа. Энэ бол явандаа бид нарт бол за бусад татварын хувьд ч гэсэн энэ тэр явандаа бол бас нэлийн биднэрт бол хөндлөнгийн мэдээлэл болж ашиглагдах ийм учиртай юм аа. За хоёр дахь нь асуудал бол тийм. Нөгөө нэг олон жижиг аж ахуйн нэгжүүд болоо жижигэрхүү яах вэ гэж. Гэхдээ 1.5 тэрбум төгрөгнөөс бага орлоготой ийм аж ахуйн нэгжүүд бол үнэхээр л одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүд л байдаг л да. Тэгэхээр бол томоохон одоо барилгын материалын үйлдвэрүүд энэ нуцлаар жижигэрнэ гэхэд бол би итгэхгүй байгаа. Харин ч одоо тэд нэр бол энэ үйл ажиллагааны өргөжид томорч ингэж явах хэрэгтэй юм уу гэж би бодож байгаа. За гэхдээ бас энэ дунд энэ хуулийг ашиглаад тэгээд татвараас зайлсхийх тийм боломж гарахыг бол үүсэхгүй. Тийм одоо оролдлого хийхийг бол бид үүсэхгүй. Гэхдээ бид нэр энэ дээр бол татварын алба бол мэдээж одоо энэ хуулийг хэрэгжүүлэх явцдаа бол тайлан хүлээж авах. Тэгээд одоо тэр энэ хөнгөлтийг эдлүүлэх явцдаа бол нэлийн одоо хяналттай байх хэрэгтэй байна. Магадгүй одоо тийм яг нь ер нь бол энэ хуулинд бол энийг бол бас хязгаарласан тийм заалт бий л дээ. Манай сэтгүүлчд бол энийг сайн уншсан байлгүй. Ер нь бол энэ хуулийн хөнгөлтийг эдлүүлэхдээ одоо сая 90% хөнгөлтийг эдлүүлэх зорилгоор үзүүлэх зорилгоор албан татвар төлөгчийн тайлан жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамааруулах этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлно гэж байгаа. Тэгэхээр харилцан хамааруулах этгээд гэдэг бол үндсэндээ тэр компанийн одоо 20%-ийг эзэмшдэг юм уу, ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахад нь 20%-аас доошгүй 20%-аас илүү одоо доошгүй хэмжээний тийм одоо саналын хувь эзэмшдэг ийм аж ахуйн нэгжүүдийг бид харилцан хамааруулах аж ахуйн нэгжүүд гэдэг. Тэгэхээр бол ингээд компаниуд задраад явлаа ч гэсэн одоо 4-5 компани боллоо гэхэд тэрийг бол эдлүүлэхдээ бид нэр тэр тус бүрийн тооцохгүй харилцан хамааруулах 4 аж ахуйн нэгжийн нийлбэрээр нь дүнгээр нь тэр татвар ногдох орлогоо тооцоолно. Тэгэхээр энэ бол 1.5 тэрбумаас дээш гарах юм бол хөнгөлт хийхгүй л гэсэн үг тийм. Нүүдийн битүүрт авсан одоо ачаад байгаа хүмүүсээр чамын дэвтэн дэвчнээ манай тогтоогоо дараа ихнийх нь асуулт байна. За асуулт хариулъя. За эхний асуултын үед мэдээж 620 мянган иргэн маань өөр өөрийнхөө ялгаатайгаар захлалаас уралдаан авалт хийсэн баг. Тэгэхээр энэ буцаан авж байгаа иргэдийн мэдээлэл бол одоо өнөөдрийн байдлаар дунджаар тэдгээр хамгийн ихэнтэд хамгийн бага тэгж боломжгүй. Энэ маань бол худалдаа авалтынхаа хувь хэмжээтэй таарсан хэмжээтэй байгаа. Мэдээж зах зээл дээрээс шинэ орон сууц худалдаж авсан юм байна уу? Шинэ машин авдаг ч байна уу? Тухайн бараа ажилтнуудынх нь үнэн өндөр тохиолдолд бол түүнд бодогдсон 10%, 2% нь өндөр байгаа. Гэх мэтлэн хувь хүмүүсийнхээ хэрэглээтэй холбоотой. Хоёрдугаарт энэ буцаад олж байгаа хэмжээ бас юунаас хамаарч байгаа гэхээр иргэд маань өөрөө худалдаа авсан төлбөрийн баримтаа бүрэн бүртгүүлнэ гэдгээс бас шалтгаалж байгаа. За одоо сая энэ буцаа олголтын явсны дараа хүмүүс маань бүртгүүлэх ёстой байсан байна, зарим нь хайцсан байсан байна. Гэдгээс бол энэ нэлээд хөтлөнө гэсэн үг.
Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ жилээс эхлээд энэ буцаа олголт энэ юмнуудад илүү одоо хүмүүсүүдэд иргэдэд хүрж байгаа учраас хүмүүс бол энэ баримт юмаа бүрдүүлэх шийдвэр талдаа илүү идэвхтэй болох байх гэж бодож байна. Саяхан тийм тохиол гарсандаа 1 сарын 8-наар бид нар чинь энэ өнгөрсөн оныхоо юуг бол шивэлтийн хүлээж авах юмыг бол 1 сарын 8-ны 24 цагаар хаасан байхгүй. Гэтэл бол 11-12-нд бол нөгөө орон сууц судалж авсан баримт юмнуудаа шивж оруулснаас болоод одоо жишээлбэл 2 сая төгрөгийн буцаа олголт авах ийм боломжоо олдлаа гэдэг ингээд гомдол өргөдөл бичээд явж байгаа улс бол байгаа манай дээр. Тэгэхээр энэ бол бас л их хариуцлагагүй явдал л да. За аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуульд бол саяын өөрчлөлтөөр бол бидэнд яг 16 оны жилийн эцсийн тоо гарахаар илүү тодорхой болно. Одоо энэ 2 сарын 25-нд бид нар тайлангаа нэгтгэж авна. За ер нь бол 1.5-аас 1.3-аас 1.5 тэрбум төгрөгийн ийм татврын орлого бол ер нь буурах болов гэсэн бид нар ийм хүлээлттэй байгаа тооцоо. Нэг их биш. Ягаад гэвэл одоохондоо эн чинь нэг 4600 аж ахуйн нэгжийн дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тэд нар маань жижиг аж ахуйн нэгжүүд байна. 1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой. Тэгэхээр энэ ингээд хэрвээ энэ хөнгөлтийг идэх аж ахуйн нэгжүүдийн тоо олшроод хүрээ нэмэгдээд ирэх юм бол харин одоо 17 18 оноос бол энэ төсөвт орох орлогын одоо бууралт бол нэмэгдэж магадгүй. 1.5-аас хойш өсөх ийм магадaltaй. Тэгэхээр энэ үйлдвэрлэл хэр их хурдан өсөж хэр их олон аж ахуйн нэгж хамрагдах вэ гэдгээсээ болж байгаа. За өөр нэг юм бас та бүдэнд энд хэлэхэд ингээд сангийн яам татврын байгууллага бол өмнө нь бол зөвхөн одоо төсөв бүрдүүлэхийн төлөө төсөвт мөнгө хоригдлуулахын төлөө бид их ажилладаг байсан шүү дээ. Төсвийн орлого бүрдүүлэхийн даалгавартай. Энэ жилээс ер нь сүүлийн нэг 10 орчим жил бол хувь хүний орлогын албан татврын буцаа олголтыг бид олгодог болсон. За энэ жилээс нэмэгдсэн хүртэлх албан татврын буцаа олголт олгож байна. Тэгэхээр энэ бол бас энэ татврын болоо сангийн яамны үйл ажиллагаанд авч байгаа нэг шин дэвшилт хэлбэр арга гэх юм. Бид нэр зөвхөн одоо төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр татвар хураах чиглэлээр ажиллахаасаа илүү бас буцаагаад энэ юмнаас иргэдэдээ бол ингээд буцааж олгодог энэ дэлхийд байдаг тогтолцоог бол бид нэвтрүүлж байгаагаараа бас энэ эдийн засгийн хүнд үед бол бас ард иргэдийнхээ амьдралд болж байгаа хувь нэмэр болж байгаа хаа гэж бодож байгаамаа. За баярлалаа. За сэний телевизээс 4 асуулт байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд ер нь татвар төлөлт ер нь хэр байгаа вэ? Ер нь олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байгаа учраас орлогын бүрдүүлэлт хангалтгүй байна гэсэн мэдээлэл яваад энэ ер нь хэр бодиттой юм бэ нэгдүгээр. Хоёрдугаарт өнгөрсөн 7 хоногт шатхууны онцгой албан татварыг хөнгөлсөн л дөө. Тэгэд энэ бол орлогын бүрдүүлэлтэнд нөлөөлгүй. За гуравдугаарт аливаа баяр ёслолын үеэр нөгөө газрууд хямдралтай худалдаа зарладаг штеп. За ялангуяа нөгөө тавилгын дэлгүүрүүд л гээд одоо хямдралтай худалдаа зарлчаад тэндээс хүмүүс авахар нөөтөхгүй бид нар ингээд хямдруулсан учраас гээд нөөт өгдгөө. Тэгээ энийг ер нь яаж зохицуулд юм бэ? Ер нь өгөх ёстой юу? Ингээд дөрөвдүгürt болохоор сангийн яамнаас ер нь энэ аж ахуйн нэгжүүдийн хаалгаа барих явдал ер нь хэр байгаа вэ? Татвар улсад төлдөг татвар төлдөг аж ахуйн нэгжүүд нэлээд хаалгаа барьсан гэсэн мэдээлэлээс сүүлийн үеийн мэдээлэлээс өгөөч. Тавчаргал дарга ихнийх нь. За нэгдүгээр асуулт байна. Тэгээд татврын яамд 2017 оны 1-р сард улсын төсөвт 186 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласан. За их 1-р сарын урьдчилсан гүйцэтгэл гарч байгаа. 181 тэрбум төгрөг төвлөрүүлж 97.4% байх. За сэтгүүлчийн сонирхож байгаа асуудал бол ялангуяа худалдаа үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн хувьд бол энэ эдийн засгийн хүндрэлээ дагаад татвар төлөх мөнгөн урсгал нь саарсан холбоотой бол баг зэрэг татвар төлөлт буурж байгаа. Тэгээ энэ дээр бол засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу татврын алба татвар төлөгчдөө аль болох уян хатан байдлаар ажиллаж за хууль заасан хугацаанд татвараа төлөвлөх талаар бол харилцан хамтран банк татварлагчтай ингээд харилцаа ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр яг ер нь бол 2016 оны батлагдсан их хурлаас олгосон төлөвлөгөөнөөс бол бодит гүйцэтгэл бол 400 тэрбум төгрөгөөр бол давсан байгаа. За энэ 400 тэрбум төгрөгийн бол 70 тэрбум төгрөгийн сая зориг дарга хэллээ. Нэмэгдсэн үртгэн албан татврын орлогын давалт байгаа.
За энтэй уялдуулаад аж ахуйн нийжийн орлого албантар, хувийн орлого албантар бол мөн өссөн байгаа. Яг тэр нөгөө талд нь бол компаниудын орлого ил болохын хэрээр тухайн компаниудын ашиг бол нэмэгдсэн гэж дарж байгаа. За түүнд ногдож байгаа татвар бол ингэж бас өсөлттэй гарсан байгаа. За хоёрдугаар нь болохоор тэр шатууны орлого бүрдүүлэлтийн талаар асуулаа. Ер нь бол улсын их хурлаар онцгой албан татврын тухай хуулинд бол юу заасан байдаг вэ гэхээр цаг үеийн шин чанартай юм үйл ажиллагааг шуурхай авах арга хэмжээг бол засгийн газар тэрхийг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл газрын одоо гадаад хязгаар дээр байгаа газрын тосны үн өсөж буурахтай эсвэл Монгол улсад байгаа энэ долларын ханш гадаад валютын ханшийн хэлбэлцлээс хамаарч дотоодд байгаа бензиний үнийг доктортой байлгах юм эрхийг нь бол засгийн газарт олгосон байдаг. За энэ дагуу бид бол холбогдох арга хэмжээг шуурхай авч бол сая он гарснаар бол 2 удаа бол онцгой албан татрыг бол буулгасан байгаа. За яг өнөөдрийн мөртөж байгаагаар бол бензин дэрхэд бол 1 тонн дээр 50,000 төгрөг ногдож байгаа. За тэгээд цаашд ер нь бол яг газрын засны үн маань ингээд өсөөд ч юм уу те эсвэл бид нар энэ дотооддоо төгрөгөөр худалдаа авалт гэдэг учраас валютын ханш маань ингээд төгрөгийн ханш маань сулраад ах юм бол магадгүй энэ маань бол цаашаа тэг хүртлээ авагдах юм арга хэмжээ байгаа. За энэгээр бол мэдээж төсвийн орлого бол буурна. За энэ оны үед бол бид нар онцгой албан татраар бол 270 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцсон байна. За тэгээд энэ онцгой албан татрын хувь хэмжээг бол бууруулснаар энэний маань тодорхой хэсэг нь бол нэлээд дийлэнх хэсэг нь бол байхгүй болж байгаа. Гэхдээ нөгөө талдаа ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр өнгөрсөн 2016 оны одоо сүүлийн улиралд бол гадаад хэл дээрх манай эрс бүтээгдэхүүний үн өссөн байгаа. Тухайлбал цэсийн үн бидний төлөвлөжсэн хэмжээс өссөн, нүүрсний үн өссөн. Өөрөөр хэлбэл бид нар уулуурхайн салбараас орлого их олж байгаа. Бид нар одоо тухайлбал нүүрсэн дээр өнгөрсөн онд 16 сая тонн нүүрс экспортлож тооцож байсан. Гэтэл бол бодит амьдрал дээр бол 26 орчим сая тонн нүүрс экспортлсон байна. Тэгэхээр энэ хэмжээгээр бол нөгөө шатхууны маань хэрэглээ өсдөг байна. Тэгэхээр хэрэглээ өсөөд импортлох хэмжээ нэмэгдэхлээр хэдий татвар буурсан ч гэсэн тэрийг бол орлох юм боломж бүрддэг байна. Тэр бол уг нь манай нэмэгдсэн үртгийн албан татврын хуулиар бол хэдийгээр ямар нэгэн одоо баяр ёслолын үеэр тухайн аж ахуйн нэгж байгууллага борлуулалтынхаа нэмэгдүүлэхийн тулд хөнгөлт эдлүүлж болно. Тэр өөрийнх нь байгууллагын эрх шүү дээ. Би менежментийн асуудал. Тэгсэн ч гэсэн тэр бол хямдруулсан үнээс нь бол 10% нэмэгдсэн үртгийн албан татвараа төлөх ёстой. Тэр үнэн дээрээ бол үнээрээ захин одоо баримтаа олох ёстой. Тэгэхээр энэ бол хууль зөрчиж байгаа үйл явдлаа гэж бид үзэж байгаа. Тийм учраас энэ дээр бол бид хууль заасан арга хэмжээ бол авах хэрэгтэй. Тэрийг эргэж гисэн гомдол гаргах хэрэгтэй. Тодруулгын шинжтэй нэг хоёр юм асууж. Түрүүнд бас нөгөө нэг сангийн амдар харьны дас гэж тэрний хамдэллийг нөхсөнгөө тэрнээр хариулаад өгөөч. Хоёрдугаарт нь болохоор нөгөө нэг энэ хонжир цуглаач одоо үргэлжлээд энэ онд явах юм үргэлжлээд. За хандивын дансны хувьд бол Монгол Улсын гавьяа эзэн засгийн осрог арга тэргүүдийн хүмүүс бол хандивын аяныг өрнүүлээ гээд санаачлаг гаргасан. За энэ хандивын аяныг дэмжиж оролцох хүсэлтэй санаачлагаа иргэд аж ахуйн нэгжүүд бол илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ эдгээр иргэд аж ахуйн нэгжүүд иргэдийнхаа хандивын аянд оролцох боломжийг хангах хүснээс бол сангийн яамнаас хандивын данс нээсэн байгаа. Төрийн сан дээр, Монгол банкн дээр, төрийн банкн дээр ийм 3 данс нээсэн байгаа. Монгол банкны данс нь бол ам долларын данс, төрийн сангийн данс бол төгрөгийн данс. За төрийн банкны данс бол ам доллар төгрөгийн данс хоёулаа байж байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар бол орсон орлого нь гэх юм бол 3 зөвхөн төрийн сангийн дансанд хавуулгыг бол сангийн яамнаас аль дээр тавьсан байгаа. Энэ дээр бол нийт 3 иргэн 117,800 төгрөгийн хандивыг ирүүлсэн байна. Сангийн яамны албан ёсны хаяг болох MOF Gov гэсэн хаяг руу ороод бол энэ хандивын дансны нэлээ гэсэн мэдээлэл рүү ороход бол нэг чинь бол тэр төрийн сангийн дансны хуулга бол нээлттэйгээр хинч ороод үзэж болохоор юм байгаа. За төрийн банк Монгол банкны дансны хуулгуудыг бол бас мөн аваад дор дор нь ерөөсөө мэдээлэлээд ингээд иргэд олон нийт дийл тод мэдээлээд явна гэдгийг бас
хэлье. За суглааны асуултанд хариулъя. За суглаа сангийн сайдын баталсан журмаараа энэ онд үргэлжлэн явагдана. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бол өөрчлөлт ороогүй. За суглаа маань яагаад явагддаг учиртай вэ гэхээр бараа ажил үйлчилгээ зах зээлд нийлүүлж байгаа татварлагчид маань хоёр янз байна. Нэгдүгээр зарим хүмүүс маань нэмсэн үртгийн албан татвар суугтан төлөгч байгаа. Зарим нь нөгөө хуулийн шаардлагатай хүрээгүй учраас худалдаа ажил үйлж байгаа эрхэлж байгаа иргэд маань бол 50 сая хүртэлх борлуулалтын орлого иргэд бол төлбөрийн баримтан дээр суглааны дугаартай баримт өгч байгаа. За 50 саяас дээш төрөний хэлдэг суугтан төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгч бол суглааны дугаар дээр нэмэх нь албан татврын 2% буцаа ололт авах хэрэгтэй ийм төлбөрийн баримт олгож байгаа. Тэгэхээр зарим татварлагч маань би нөө төлөгч суугтан төлөгч биш учраас баримт өгөхгүй гэдэг тийм буруу ташаа ойлголт худалдаа авахч өгж байгаа юм лээ. Тэгж бол болохгүй. Та бол суглааны дугаартай төлбөрийн баримт өгөх ёстой. Тэр үгээр маань бол худалдаа авахч иргэн маань суглаанд оролцох хэрэгтэй байна. Уучлаарай дахиад нэг тодруулчих. Энэ суглаан дээр юу нөгөө шагналын санд гэдэг юм уу өөрчлөлт орсон тийм зүйл аа. За шагналын зам маань л яг нь ер нь бол 100 сая төгрөгнөөс эхэлж байгаа. Тэгээд дээд хожигт үнэн шүү дээ. Тэгээ энд бол жакпот буюу хэрвээ 100 сая төгрөгийн тухайн сар цуглаа хоцсон маань хожоог байх юм бол дараагийн сар руугаа шилжээд явдаг юм журамтай байгаа. Тэгээд Монгол улс маань өөрөө тайлангийн жил буюу календарийн жилээрээ 12 сарын 31-ээр бол бүх үйл ажиллагаа дуусгар болдог. Тэгэхээр энэ оны хувьд бол дахиад эхэлж байгаа өөрөөр хэлбэл 100 сая төгрөгнөөс дахиж эхэлж байгаа. Өнгөрсөн жил бол 19 тохирол явагдаад тэгээ 200 саяын азтан бол 2 удаа л татарсан байгаа л да. Энэ оны хувьд бол одоо ингээд 1 сарын 1-ээс эхлээд дахиад 100 саяас эхэлж байгаа учраас өмнөх жилийн маань дээр суглаа хожигдоогүй дүн бол төсвийн орлого болоод ингээд хэмнэдэд үлдчихэж байгаа. Яг өнгөрсөн жилийнх яагаад 19 удаа явцсан бэ гэхээр бид нар нөгөө 1 сарын 1-ээс эхлээд ингээд нөгөө шинэ хууль хэрэгжүүлээд эхэлчихсэн учраас арай сард 2 удаа арай олон давтамжтайгаар нөгөө иргэдийг маркетинг хийх зорилгоор бол ингэж олон удаа явуулж ирсэн. Журмаараа бол сард 1 л удаа. Тэгэхээр энэ оны хувьд бол 12 тохирол явагдана гэсэн үг. Сангийн яамны дараагаас ганц юм асуучих. Stand by-ийн төлөөлөгчид буцсан сургуулийн та магадгүй хилцээрд орсон л болтой төсвийн сангийн хэмжээ тийм ээ. Ямар мэдээлэл өгöd буцсан юм бол хамрагдахаар болсон уу юу? За нэгдүгээрт бол IMF-ийн төлөөлөгчд эртэн буцааг байгаа. Тийм яг одоо бид нар ингээд уулзалтанд бол явж байгаа. Аливаа нэгэн шийдэл бол харанган гарч хэмжээг байгаа. За олон улсын валютын сан өнгөрсөн оны төсвийн хууль батлагдах үеэр бол амар гэсэн үг шүү дээ. Амар энд бид нартай уулзаад явж байсан. За тэр үеэс бол өнөөдрийн нөхцөл байдал бол арай өөрчлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл манай нөгөө суур орлого болох гадаад зах зээлийн маань таатай ийм өөрчлөлтийг бол валютын сангийн төлөөлөгч нар маань бол бас харгалзаж үзээд тооцоогоо ингээд шинжилээд бид нар бол яг одоо бол хэлэлцээр сууж байгаа.